өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй заяа. За явъя. За өглөөний минь өглөөг бол мэдээж 2 жижиг огноос цэцэрлэгт өргөж өгөхөөс миний одоо бүх ажил эхэлдэг. Багшаагаад өдөр минь ах. За өнөөдрийн ажлын төлөвлөгөөнүүд бол ажлуудаа гэл цаг цагт намжуулаад бүх зүйлүүд цагтаа байгаа болохоор. За Улаанбаатарын төгжрөл гайг бол бүгдийн сайхан хэмжүүлнэ да. За баярлалаа. За өнөөдрийн хүнтэй уулзах болохоор бас гоё цэцэг авчлаа. Эртхэн хилээд боолгуулсан байсан. Тэгээд өнөөдрийн уулзалтын эхлэл болохоор Happy Flowers-ээс эхэлж байна. Тэгээд бас хамтарч ажиллаа. Нилээ уулзсан. Тэгээд сая жаргалтай ээж ивент маань орсон. Тэгээд сэтгүүл бэлгийн өгөх гээд ирж байна. Нас оруулчихвал. Алдахгүй охинтой одоо цэцэг яриад ирлээ ш. Би сайн уу? Би сайн. Мянган ээжийг гэрэлтүүлсэнд баярлалаа. Тэгээд бас энэ маань нийгэмд оруулж байгаа маш гоё үнэн син байгаа учраас ер нь танах чинь бас ээжүүдэд маш их гоё тусч байгаа болохоор миний хувьд ч гэсэн дандаа хайр хүрж идэг байхгүй юу? Тэгээд хүмүүс маань 12 төгсөж байгаа учраас бас энэ жилийн хувьд бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэгээд одоо сургууль дээр нь ирсэн байна. Гарын үсэг зурх ажилтай гэж. Тэгэхээр ямар ч ажилтай байсан бас ээжүүд бидний хувьд хүүхдүүдтэй одоо цаг гаргаад энэ зүйл бас их чухал байдаг. Амьдралын хамгийн чухал хэсэг. Тэгээд одоо дүнтэй танилцаад гарын үсэг зурнаад бас 12 төгсдөө ямар байгаа ёстой бүү мэд гайг байх гэж нэж гарч ирээ бас жоохон гүнгэлцэн байх нь яах нь. За ямарсан 4 бүтээл хийж байгаа. 4 хүүхэд. Хамгийн том одоо 12 жилиг сурсан хүүхдийнхаа боловсролын гэрчлэгийг авлаа. Тэгэхээр мэдээж ээжүүд бидний хамгийн том зорилго бол 4 хүүхдээ сайхан сурч хөгжөөд ирээдүйд амьдралд нь бэлдэх маш чухал байдаг. Тэгээ хүүхдийнхээс хувийн эргүүдийг аваад хараад бас хүүгээрээ бахархаад ямар ч гэсэн бид хоёр цаг хугацааг илүү үн цэнтэй зориулсан юм байна гэдээ ингээд бодож байна. Өөрсдийнхөө тийм нэг зорилго төлөвлөгөө гэдэг юм уу харилцагч гэж санаа зовох юм шиг 10 жил болцсон байгуулга. Стапу мапо чи янзын гоё том зорилго төлөвлөгөө гэдэг зүйлийг. Хоёрдугаарт энэ зүйлдээ батна гэж миний хувьд бол харж байгаа юм. Тэгэхээр та эхлээд ер нь бид нар ингээд за би одоо өөр дээрээ жишээ тухтай ширээн дээрээ суугаад сая болохоор мэйлүүдээ шалгаад буцаад мэйл явуулах тиймэрхүү ажлуудаа ажиллаа мөн сургалтын хөтөлбөрүүдээ хараад төлөвлөгөө юмнуудаа бас нэг чекчтэй. Ер нь компьютер дээрээ сууж нэг өөртөө 1-2 цаг гарах маш чухал байдаг. Тэгээд ажил дээрх офс дээрх ажлуудаа бол болгочлоо сургалтаа орсон. Тэгээд өнөөдрийн хувьд бол ажил дээрх юм дуусч байна. Ирчүүчтэй байсан гэсэн яг одоо бол жоохон дарамтанд ороод стрессчлээ. Яг тэгэл замын төвжирлээс хүүхдүүдэд авах цаг ороодчлаа. Тэгээ багш руу залгаад жоохон хоцрохны өгшөөстэй уучлаарай гэж хэлчихлээ. Тэгээ төгжрөл дунд би бас ингээд онлайн офстой илүү ажилладаг. Яг одоо ийм гоё рилээ ингээд постлох гээд бэлдээд ээж байна. За чи ясвчтэй. Ёо! Болгоомжтой л тоо. Аяархан дүүжин жижиг штэ харуухан. Ёо, амар айлш. Хүй. Аяархан миний охин аяархан. Буухан.